За энэ өдрийн мэндийг хүргэе бүгдээрэнд нь. Монголын урлагийн зөвлөөс зохион байгуулж байгаа Урлагтай яриа подкастын 3 дахь дугаар нь өнөөдөр эхлэх гэж байна. Тэгээд би энэ удаа бас нэг хоёр сайхан зочныг урьдсан байгаа. Тулийн сэтгэл хангалуун байна. Эхнийх нь бол дуучин Өнөр Зул. Гэхдээ тайзных нь нэр нь бол Жожо гэдэг нэрээр нь олон түмэн мэддэг. За хоёр дахь зочин маань бол манай бизнесийн төлөөлөл Мэндбаяр захирлага Intermind компани үүсгэн байгуулагч. За Intermind компани дотроо бол их олон салбарлсан байгаа. Тэр тухай бол өөрөө танилцуулж байгаа гэж бодож байна. Тэгээ ер нь та хоёр өөрсдөө биений нэг товчхон танилцуулахгүй. Би Амжаавын Өнөр Зул 1993 онд төрсөн. Жаз дуулж байгаа. Сүүлийн 6 жил яг дуулаад л яваад байгаа болохоор дуучин гэдэг мэрэгчлээ юм шиг басан. Тэгээд жинхэнэ мэрэгчлэн аль урлаг судлаач. Тэгээд хүмүүс бол Бүдүүмөр гэж jazz клубт перформ хийдэг, тэнцээ ер нь менеж хийжсэн гэдгээр нэлээд сайн мэдэх байх. Бүдүүмөр гэдэг чинь Fat Cat Jazz Club гэдэг илүү усуд мэдэгдэх чинь тийм Fat Cat. Гэхдээ ер нь хүмүүсийг ингээл яг дөнгөж орж ирэхээр нь хамгийн дөрөнд дандаа тэгж хэлдэг. Одоо гадны зочид ах юм бол welcome to Fat Cat гэл хэрвээ одоо монголчууд ах юм бол манай Бүдүүмөр jazz клубт мань тавтан морилно гэж хэлдэг. Ягаад ч юм Бүдүүмөр гэдэг нь нэг тийм гоё юм шиг санагдаад байдаг тий. Тэгж хэлэхээр би дандаа нэг Fat Cat гэдгээр сонсчгаа сая Бүдүүмөр гэж хэлсэн чинь харин хөөрхөн юм шиг сонсож. Тийм байгаа. Тийм байна. За Мэндэ өөрийгөө танилцуулахгүй. Тий Мэндэр тэгээд Intermind компани одоо гүйцэтгэх захирал үүсгэн байгуулагч байдаг. Манайх болохоор технологийн одоо чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Технологийн талын төслүүд одоо хийх зорилготой компани. Тэгээд яг бид хэд бол ер нь бол нэг юм нийгэмд бас юм тодорхой хэмжээний эерэг өөрчлөлт авчрах одоо тийм төслүүдийг бас ямар ч гэсэн Монголдо хийж бүтээн гэсэн тийм зорилготой юм үүсгэн байгуулалтаа явж байгаа. Тийм хэсэг бүлэг. Одоо өөрийг чинь бол олон төм болвол тэр Shopee сегментээр илүү сайн мэдж байгаа. Танай нэг компани нэг нь үстэй тийм ээ. Тийм манай Shopee сегмент болохоор яг одоо Intermind бүр хамгийн анхны төсөл. Бид нар бүр яг Shopee-гоос л эхэлсэн гэсэн үг тийм. Тэгээ хүмүүсээс coin hub гэж цаашаа. Тэгээ ер нь бол бид нар бол одоо бол яг Intermind-ийн портфолиод нэг 15 орчим компани байдаг. Вау. Тэрний хамгийн одоо анхных нь бол Shopee сегмент. Тэгээд Shopee-тэй бид нар аюу хайртай. Гэтэ би бол нөө Shopee-га хариуцч одоо бол захирлыг хийдгүү. Өөр тусдаа захиралтай. Тийм. Тэгээд янз бүрийн л ер нь чиглэлийн төслүүд бид нараас хийгээ явж байна да. Энэ тухай бид нар дараа дэлгэрэнгүй ярина гэж бодож байна. Гэхдээ эхлээд би нэгэн тал одоо урлагтай яриа гэдэг сэдвээр бид нар ярьж байгаа болохоор бидний огцох цэг маань бол үндсэндээ урлаг. Тэгээ урлагийг хүн болгон янз янзаар оролцдог шүү дээ. Үзэгчийн хувьд оролцож болно. Перформерийн хувьд бол одоо яг өөрөө артистийн хувьд бол оролцож болно. Эсвэл дэмжигч, спонсорын хувьд оролцож болно. Дээр нь бол сонирхчийн хувьд гэдэг ингээд. Тэгэхээр олон талаас нь ярьж болох учраас манай зочид бол бүгдээрээ энэ сэдвээс хол биш гэж ингэж ойлгож байгаа л да. Тэгээ джазыг ярив. Джаз сони штэ. Үндсэндээ джаз бол тийм амархан хөгжмийн жанр биш штэ. Та нар яагаад джазаар одоо дагнаад байгаа юм? Би бол ер нь бүр багасаа дуулдаг байжгаад тэгээд яг нэг хөгжмийн мэргэжилтэй биш ч гэсэндээ 2014 онд яг юм Германы хөрөнгө оруулалттайгаар яг Goethe институтын Аз дахь салбар нь Монголд ийм төсөл хэрэгжүүлж эхэлсэн байхгүй. Тэр нь болохоор одоо бол Монгол Улсын консерватор тухайн үед бол хөгжим мужийн коллеж дээр ийм шинэ урсгалын буюу орчин үеийн урсгалын jazz одоо R&B ийм чиглэлийн уран бүтээлчд төрүүлэх зорилгоор ийм богино хугацааны төсөл хэрэгжүүлсэн. Тэгээд тэр нь 6 жил үргэлжлээд одоо бол консерватор дээр бүр ийм институт одоо департамент үүссэн байгаа. Нийгэм jazz нийгэм үүссэн байгаа. Оюутнууд маань jazz мэрэгчлэр буюу jazz одоо хөгжимчин эсвэл дуулаач гэдэг мэрэгчлэр бакалавр хамгаалах боломжтой болсон ийм төсөл аюул амжилттай төсөл хэрэгжсэн. Тэгээ би болохоор 16 онд тэнцээ ороод тэгээ 2 жил яг jazz дуулж одоо хичээл заалгасан гэх юм. Тэгээд түүнээс хойш ер нь jazz дуулдаг болсон.
яг одоо хамтдаа тоглож байгаа бүх уран бүтээлчд маань ихэвчлэн яг тэр одоо юуны үйл ажиллагааны үр шим гэх юм уу бахан жимснүүд тэгээд бид нар бол сүүлдээ ер нь эхэндээ болохоор ингээл өөрсдийнхөө дур сонирхлоор л дуулж хөгжмөждөг байжгаад сүүлдээ ер нь сонсомоор байгаа сонсогчид маш их байгаа юм байна гэд тэгээд jazz club нэгдэх их суурь тавигдчихсэн. Тэгээд одоо бол ер нь ихэнх бас яг одоо бизнес эрхлэгч нь тийм амархан зүйл биш одоо тийшээ орвол ямар ч өөр гарах арга байхгүй андрам бид нар бол ер нь стартап эхлүүл тэгэл баг одоо ингээл бууж өгж байгаа шиг ийм одоо өөрсдийгөө айгүй хэцүү зам руу оруулж байгаа штэ гэж хэлдэг. Тэрнтэй яг адилхан жаз уран бүтээлчд бол өөрсдийгөө за энэгээрээ хоололж идгээд айгүй хэцүүдээ гэхдээ угаасаа энэгүүгээр амьдрч чадахгүй юм чинь одоо тэгээд өөртөө одоо сонгоол тоглондоо гэдэг шиг тэгж сонгосон юм залуу хөгжимчд байдаг. Тэгээд сонсох их оромтой байна. Мэдээж анзаарч байна манай зочны хэрэгжилж байгаа үгийн стартап тэ буцагцсан мөгөө. Буцагцсан. Тэгээд тэр нэг яг бизнесийн стратеги яриад штэ тийм ээ. Тэгэхээр энэ бол штэ их тийм найдвар төрүүлж байна. Яг гэвэл эцэст юмд хандлага их чухал штэ. Яаж тэрнийг алсын хараатай юу хийх гээд байгаа ойлгоцсон. Яаж хүрээлэлд хэлэх үү. Тэгээ энэ дэр бол нэг том чухал юм. Би үндсэндээ ангуудаа сонсч тэр залуу мэрэгжлийн одоо jazz хөгжимчдийг бэлдэх тэр сургалтууд бол үндсэндээ мэрэгжлийн төвшөнд эхэлсэн юм биш яагаад тэгээ. Тийм. Одоо яг Германы засгийн газраас өгсөн бүсэлтүүд тусламж нь болохоор жилийн 600,000 евроч байлуу да. Их ер нь бол их мөнгө орсон прожект. Тэгээ тэндээс айгүй цөөхөн одоо яг залуу уран бүтээлчд яг үр шимийн аваад тэгээд Герман руу 17 оны үед одоо яг jazz club байгуулагдах үеэр 5 оюутан яг мэргэжил дэвшлэхээр явцгаасан байхгүй. Тэгээд тэднээс эхний 2 3 нь одоо ингээд буцаж ирж багшлаад зарим нь одоо ингээд яг дэлхийд одоо jazz ертөнцид өөрсдийнхөө нэрийг Монголыг одоо сурталчлаад явж байгаа юм залуучууд хүртэл байгаа. Тэгэхээр манай jazz man-д гадагшаага гарцсан гэсэн үг үү? Гарцсан. Амар мундаг аа. Сайн байгаа юу? За өнгөрсөн жилийн байдлаар одоо Энжигийн дуучны маань 2 дахь 3 дахь альбом Улаан гэдэг нэртэй альбом гарсан. Тэгээ тэр альбом New York Times-ийн одоо world music жанр jazz жанр дотроо шилдэг 10 дотор ороод 23 оны альбомнууд донд Washington Post-оос өнгөрсөн жил гарсан шилдэг 2 дахь цомог болсон. Тийм амар амжилттай. Тэгээд бас шүтэнгээ төгөлдөр орч охин маань болохоор яг Америкийн нэг лейблтэй яг өнгөрсөн жил гэрэлээд тэгээд яг нөгөө сайхан одоо бүр 19 онд илүүдээс чинь агуула арга билгийнхэн одоо нэг Грэммид нэр дэвшгэ шахлаа гэж нэг шуурж ирсэн шүү дээ. Яг тэр процесс руу очсон. Нөгөө Грэммигийн өмнөх шат буюу селекшны процесс дээр нь очоод одоо хусагдсан гэх юм. Тийм үйл явдал бас. Ямар ч байсан тэр хүрсэн юм байна тийм ээ. Тийм тэр хүртэл явсан. Вау тэр чинь бол бас том үзүүлэлт байхгүй. Үндсэндээ чамайг хүний анхаарлыг татчихна. Зүгээр нэг хүний анхаарал татаагүй мэргэжлийн байгууллагуудын дэлхийн хэмжээний байгууллагын анхаарлын төвд тэдний дэлгэцэн дээр гарна гэдэг чинь бол өөрсдөө их том үзүүлэлт гэж хэлж болно л доо. Тэгэхээр энэ чиглэлээр бол манай залуучууд их сайхан дэвшилтэд явж байгаа юм байна. Мэдээ өөрөө jazz хөгжим сонирхдаггүй. Яг хөө jazz хөгжмийн одоо улаан фэн үл гэж хэлэхгүй. Гэхдээ jazz хөгжим сонсдог. Тийм. Тэгээд би бас нэг хэсэг нь ганцаараа амьдардаг байхдаа аюух jazz хөгжим сонсдог гэсэн гэстэй. Нэг байрны юм цонх их том юм айгүй том цонхтой. Тэгээ гоё вьютэй тийм байр. Сэлгэр. Тэгээ нөгөө нэг орой нарж жаргаж байгаа маргаж байгаа ихгүй харагддаг. Хаан тэр үү? 120-д. За. Тэгээд тэнд орой ингээд нөгөө нэг гоё цонхоод илгчээд гоё jazz хөгжим тавиад ингээд суух бас их гоё байдаг гэсэн. Тэгэхээр jazz хөгжим бол үндсэндээ тодорхой хэмжээний тийм бас бэлтгэл шаарддаг юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Сонгодог хөгжим бол ойлгомжтой. Сонгодог хөгжим бол өштэй бүр өөрийн
уламжлалтай, өөрийн сургуультай, дэгтэй, ёстой. Тэгээд энийг бол ер нь багаас нь хүүхдүүдтэй ингэж сонсгож сургаад ингээд яах юм бол тэгээд тэр нь амьдралынх нь нэг хэсэг болоод явчихдаг. Жаз хөгжим бол бас их гоё хөгжим шүү дээ. Тэгээ энийг бол бас ойлгохын тулд чи тодорхой хэмжээний нас бий гүйцэх ёстой шиг надад гэж ойлгодог байхгүй. Заавал ч биш байж магадгүй. Тийм шүү дээ. Тэгээд дээр нь бол жаз чинь бол манай биднэрт нэлээд сүүлд орж ирсэн хөгжмийн урсгал шүү дээ Монголд бол тийм. Гэхдээ яг нарийн даавад үзэх юм бол манай одоо алдартай цогцлмаагүй чинь саксофон үлээгээд тийм гэсэн би тийм чи сонссон. Тийм манай тэр дагшаа найрал хөгжимчин байсан гэж байгаа шүү дээ. Тийм гэсэн. Тэр үед хүртэл байна шүү дээ. Жаз бол Монголд орж ирж ирсэн болохоор бас өөрийн гэсэн түүхтэй болчлоо. Тэгээ жаз хөгжмийг одоо бол үндсэндээ бас Монголын хөгжмийн урлагийн бас нэг том хэсэг нь салшгүй хэсэг нь болчихсон байгаа шүү дээ. Энэ тухай яриач дээ. Ер нь одоо альва жанрт ингээд нэг юм заавал контексттэй байж ойлгох ийм нөгөө суурь байгаад байгаа. Жишээ нь өчигдөр нөгөө юу үзсэн Нарны домгийг үндэсний урлагийн их театрын Нарны домгийг үзэж байгаа. Тэгээд за магадгүй жуулчд үздэг байх та гэснүүдээр хараад тэгээд тэгсэн чинь зарим нэг юм галын 3 дул бүжгэлж байгаа ч юм уу. Тэгээл тэнцээ нэг юм 5 өргөлийн одоо эмгтээчүүд гарч иж бүжгэлж байгаа ч юм уу тийм хэсгүүд байгаа байхгүй. Тэгээд тэр болгоныг үзэж байхдаа за нэрнгээсээ л одоо бөөлөх ч юм уу нэрнгээсээ л ингээл яг Монголын зан үйлийн тухай ч юм уу зан заншлын тухай ч юм уу ийм ахуйтай холбоотой зарим нэг үйлүүдийг мэдхгүй болвол жуулчд ч гэсэндээ ойлгохгүй юм байна гэж боддогтой яг адилхан яг хөгжмийн айлч жанр дээр яг юм нэг хонь байдаг юм контекстууд байнга байж идэг. Тэгээд тэрэн дээр л мэдээж жаз ч гэсэндээ тийм ба. Гэхдээ нөгөө хүмүүсийн хамгийн хэцүү яагаад тийм хэцүү юм бол гэж бодоод идэх шалтгаан нь магадгүй хөгжимчтэнч тэр яг одоо тухайн цагтаа ийм импровизац хийх буюу шууд тэнцээний ийм одоо тоглолт хийхийн тулд ийм чөлөөт тоглолт хийхийн тулд яг бүх гарцаа мэддэг буюу одоо ингээд нэг ийм мейс байгаад тэрний бүх гарц хаагуур гардаг уу ордог уу гэдгийг нь мэддэг байж явах тийм чөлөөтэй гаргалгаа гаргаж сурдаг учраас нэг юм хамгийн багадаа нэг юм 10 жил хөгжмөө тоглолцсон тийм туршлагатай байж ивэл өөрөөсөө импровизац хийхэд л амархан яг тэрнлөө төхөж очдөг юм шиг байна. Тэрнээс үндсэн яг нөгөө хөгжмийнхээ хувьд бол мэдээж одоо ямар ч хүн яг ингээл би бас байнгалдаг байхгүй ингээд бид нар нөгөө байн өдөр тутамдаа хөгжим сонссороод хөгжим бидний юм нэг юм пассив хэрэглээ болсон. Тэгээ тийм болохоор яг actively сонсох тийм хүний нэг юм одоо дадал нь бас жоохон бага байгаа юм шиг байгаа хүмүүст. Тэрнээс яг active сонсоо суух юм бол айлч хөгжмийг ойлгоход тийм амар хэцүү биш. Яг тэрнийг яг мэдрэх асуудал тэр тусмаа жааз бол тэр чигээрээ ингээд нөө бүтэн мэдрэмж авч идэг учраас ойлгох гэж бас их тийм амар их зовоод байхгүй тэнгүүд л яг үнэхээр тухайн цагийнхаа ийм одоо мэдрэмжийг илүү enhance хийх гэдэг томруулах гад тодруулах гад жазыг хэрэгжилж чинь гэж бас яг л одоо жинхэнэ зорилгоо биелүүлж байгаа юм шиг тий. Жазын тэр нэг онцгой тэр импровизац гэж нэг юм байна шүү дээ. Өөр хөгжим жишээ нь классик хөгжимд бол шүү дээ заавал нотынхаа дагуу тоглодог тий. Импровизац бол жаз дээр бол байна шүү дээ. Тэр өгсөн урсгалыгаа тойроод юу ч хийж болдог. Тэр гайхамшигтай эрхчлөөг тэр солиста өгдөн гэдэг чинь бол гайхамшигтай хэд шүү дээ. Тэгэл донтуулаад байдгийг. Тэгэл хөгжимчд донтчихдээ ш ер нь. Тэгэхээр хэрвээ тэрийг мэдэрчих юм бол тэгээд үндсэндээ бол орж болж байгаа байна тий. Одоо манад ямар төрлийн жаз нь илүү давмгайлж байгаа юм? За ер нь яг нөгөө мэрэгжлийн хөгжимчд нь одоо бас залуу хэвээр байгаа болохоор яг туршиж байгаа л гэж би харж байгаа. Тэгээ тэрнээс яг стандарт jazz буюу straight ahead jazz гэж ярьдаг. Тэгээд ер нь айлч улсад яг jazz тоглодог хүмүүсийн тоглох ёстой тоглодог swing ч юм уу те big band ч юм уу тийм хөгжмөнүүд бол мэдээж тоглогдож байгаа. Тэр бол одоо хүмүүсийн чихэнд дасагдсан те. За энэ бол jazz гэдээ ойлгосон тэр хөгжмүүдийг бол мэдээж тоглож байгаа. Тэрнээс гадна одоо юу ингээд залуучуудын сонирхлыг илүү татаад байна вэ гэхээр нэг юм одоо trap jazz ч юм уу те эсвэл юм fusion jazz ч юм уу яг одоо
өөрсдийг нь амар одоо залуучууд чинь нэг юм ассан шүү дээ. Тэгэд яг тийм ассан юм юмнуудаа гаргах тийм хүсэл тэмүүлэл яг залуучууд дунд маань л аяг их байгаа юм шиг. Тэрнээс NG-ийн ч юм уу одоо тэр нөгөө олон улс дүнэглэгдээд байгаа гэдэг хөгжим бол NG дан монголоор дуулдаг. Тэгээд хамт тоглож байгаа хөгжимчд нь бол ийм олон улсын бүрэлдэхүүн байдаг. Мексик ч юм уу ер нь айгүй өөр талын хөгжимчд байдаг учраас яг ийм бүх талын одоо бүх улсын нэг ийм өнцөг амт нь ингээ шингэсэн тийм альбом гарч ирсэн. Тэгээд тэгэхээр ер нь л яг таны түрүүн хэлсэн шиг юутай ч холж хутгагдаж болдог учраас яг хүмүүс айгүй их туртай байдаг гэдэг шиг одоо манайхан бол яг хаашаа чамаагүй л явж байгаа. Ястай хүссэн зөвөргөл явж байгаа. Шүтэнийх болохоор илүү ийм contemporary тэгээ одоо өнгөрсөн 10-аад жилийн энтийн сонсогддог байсан тийм аялгуунууд, тийм гармонууд айгүй их байгаа. Гэтэ бас айгүй комплекс. Жаз ихтэх өргөжлөлөд ярина. Гэтэ одоо арай өөр сэдв рүү орё. Тэгээд мэдээгээ өөрсөн учраас интернет Монголд орж ирснээр бол бид нар чинь нөгөө дэлхийгээс тасарсан байсан ус чинь дэлхийн нэг жинхэнэ утгаараа бол дэлхийн нэг хэсэг болох тэр гүүрийн тэр дардан замыг тавьж өгсөн шүү дээ тийм ээ. Тэгээ энэ ч бол одоо би миний бас нэг анд Дангасрынгийн инкотыг бас нэрийн заавал дурдах хэрэгтэй гэж бодож байна. Datacom инкот гэдгээр нь миний үеийнхэн сайн мэднэ. Хожим нь бол одоо их хурлын гишүүн байсан хүн намаас ерөнхийлөгч нэр дэвшижсэн хүн гэдгээр нь данж байгаа. Инкот бол тийм зориг гаргаад ухаан сийлээд интернетийг бол Datacom гэдэг компаниар дамжуулаад Монголд авсаад тэр MagicNet гэдэг компаниг байгуулад ажилласан. Тэгснээрээ бид нар бол одоо үндсэндээ дэлхийдээ шууд холбогдох одоогийн өнөөдрийн түвшинд хүрэх суурийг тавиад өгсөн гайхамшигтай тийм ажлын эхлэл гэж харж болохоор юм байна. Интернетээр Монголд мөнгө хийсэн хоёр дахь хүнийг мэдэх үү? Сайн мэдгүй. Таны өмнө сууж би бай. Email Daily News гэж сонин би 1996 онд гаргаад англи хэл дээр тэр үед чинь юу Монголын тухай мэдээлэл гадагшаа их ховор цацгаж ирсэн. Тэгээ үндсэндээ монголчууд арчлалын хөдөлгөөн өрнөөд Монголын эдийн засаг нь бол өөр тишээ хамтаад улс төрийн тогтолцоо нь бол өөрчлөгдөд ингээ хүрээд ирэхэд Монголыг сонирхох тэр үзэгдэл нэлээ өргөжөөд ирсэн. Гэтэл бид нар энэ чэнэс тэр сонирхлыг хангах үз мэдээллийн урсгал юусаа байхгүй байсан байхгүй. Тэгээ би тэрийг хараад унтлагынхаа өрөөнд ганцаараа Монгол сонингуудын одоо тийм дайжест англи хэл дээр хийгээд үндсэндээ тэр үед бол Монцамаа гэдэг л байгууллага Монголын тухай яаж ирсэн. Гэхдээ тэр бол илүү албархаг тийм их байсан. Би бол ерөөсөө бүх салбарыг хамраад ялангуяа эдийн засагтай холбогдуулаад тэгээ нийгэмтэй холбоотой асуудлыг яасан. Тэр юу гэнэ тэгээ сарын $10 subscription зарлаа. Тэгээд биш үү би тэр юу яасан. Тэгээд над тэр Wall Street Journal-ийн сэтгүүлч ирээд миний тухай юу хийсэн ярилцлага байдгийн шүү дээ Wall Street. Тэр яг гэтэл одоо өнөөдөр интернет болов шүү дээ бидний зайшгүй байх хэвээр. Интернетгүйгээр бол ерөөс амьдрахын аргагүй болчихсон. Ийм үед бид нар ороод бид тэгэхэд тийм боломж гэж төсөөлөөгүй байсан. Тэгээд тэрийг хамгийн сайн мэдэрсэн хүмүүсийн нэг нь бол одоо манай эндээ байгаа. Тэгээд эндээ энэ талаар өөрөө яриач. Тий, яг хав бид хэд юм хийж эхлэхэд бол интернет л угаасаа нөгөө дид бүтцэн тавигдсан интернет л угаасаа хүн болгоны хэрэглэл болцсон л байсан үйл тээ. Зүгээр яг дараагийн нөгөө нэг асуулт нь дэлхийд өөрөө интернетээр суурилсан бизнесүүд бол зөндөгөр гараад ирчихсэн. Тэгээ тийшээ тренд рүү явж ирсэн тээ. Хөгжим, кино гэл бүх юм тийшээ ер нь л явсан. Тэгтээ манай Монгол бол жоон хоцорч ирсэн тэргээр жоохон ч ер нь бол аюу их л хоцорч ирсэн л та. Тэгээд яг бид хэд болохоор за нэгэн тийшээ өөрөө тренд явж байгаа юм чинь бид нар ийшээ бас бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй байхгүй ч одоо хамгийн анхныхаа шоп эцэг юм ингээд яг захин худалдааны платформыг ер нь хийчихсэн. Ер нь ч аюу санаандгүй эхэлсэн түүхтэй шүү дээ тийм. Яг бүр нэг зориод ч бас хийцэн биш. Аюу санаандгүй хүнд тусалж байгаад хийгээд тэгээд тэр нэг өөрөө сүлдээ юм компани болоо явцсан тийм л түүхтэй л дээ.
Яг бид хэдий харж исэн бас нэг зүйл юу вэ гэх нь мэдээлэл түгээх гэж нэг аюу том хэрэгцээ бас Монголд байсан. Тэгээд мэдээлэл түгэх дотор ч юм бас бараа бүтээгдэхүүний мэдээлэл, артистийн талаар мэдээлэл, цомогны талаар мэдээлэл ч гэх юм уу те. Тэгээд тэр юм интернетээр түгээх юм бол хамгийн одоо уг нь л арчилсан нээлттэй хэлбэр нь багхгүй. Би тэр анх Shopee-ийн юм хийж яхад би тэр яг нэг брендийн бараа бүтээгдэхүүн зарж эхэлж байсан. Зөвхөн яг энийг зарнаа гэл. Тэгээд тэр үед бол би санаж байна хүмүүс ер нь яг брендийн бараа бүтээгдэхүүн бас авдаг хүмүүсийн тоо цөөхөн. Одооных шиг ингээл хүн болгон доктор машин зарчээс өмсдөг бас биш байхгүй. Тэг голцоо тэгэл наран туул өөр газраас хуцаанд хороол мороолоос их авдаг байсан. Тэр нь юм байхгүй шүү дээ. Тийм юм байхгүй л дээ. Гэхдээ яг нөгөө талаа брендийн бараа бүтээгдэхүүн оруулж ирж байгаа компани ч өөрөө бас айгу том хариуцлага аваад ингээл түрээс гаргаад хүн ажиллаад яаж л орохтон сайн байна уу гээл тэгээд хэлсэн юм байна. Behavior тал дээр нь сургал. Тэгээд хүмүүс нөө тим дэлгүүрүүд орохоос ичдэг байсан байхгүй. Санаа зовдөг. Тэгээд би иш орох юм бол би угсаа авч чадахгүй юм чинь. Угсаа ороод яах юм гэж үздэг те. Гэтэл нөгөө нэг тэр дотор чинь сейл зарлж байгаа, промошн болж байгаа зөндөө юм болдог. Тэгэхээр бид нар энэ мэдээллийг ер нь нээлттэй болгоё. Тэгэхээр нөгөө хүн интернетээр тэрнийг үзнэ гэдэг чинь одоо хинээс санаа зовхгүйгээр тэр нэг харж болно гэсэн үг шүү дээ. Тэгж ер нь бид нэр эхэлчихсэн. Тэгээд нөгөө талдаа тэр аюул цөөхөн байгаа тэр брендинг одоо яг аль биесээр бараа бүтээгдэхүүн оруулж зарж ирж байгаа тэр дэлгүүрүүд рүү трафик өгнө гэсэн зорилготой байхгүй. Урсгал. Яг одоо тэр нийт трафик нь өөрөө яг нөгөө түрүүний миний нөгөө дурдсан газруудаар л яваад байдаг. Яг нөгөө нэг гол одоо брендийг оруулж ирж байгаа дистрибьютор болсон компаниуд руу трафик бага. Тэнгүүд бид онлайн дээр бид бараа бүтээгдэхүүн харуулад тэгээд доотлолт нь бид нар яг тэр бараг хаан зарж байгаа гэдэг салбарын мэдээлэл нь оруулаад утасны дугаар нь оруулаад тэгээд хүмүүс нөө ихэндээ нөө онлайнаар юм захих нь харьцангуй бага байсан учраас тэр нэг скриншот хийгээд тэгээд дэлгүүр дээр нь очиж авдаг тийм трафикийг бид нэр генерейт хийж эхэлсэн. Тэгээд ер нь тийм төвхтэй гэх юм а тэгэл тэнэс үүдэл дараагийнхын бүтээгдэхүүнийг гаргаад явсан л та. Тэгэхээр одоо шинэ технологи урлаг хоёрыг холбох боломжуудыг юу гэж харж байна? Одоо технологи авахгүй урлаг бас хэцүү болчихлоо шүү дээ. Одоо бидний ингэ төрж байгаа бүх юм л өөрөө технологи. Yes. Бүгд өөрөө софтвер тий. AI зохиох нь өөрөө тийм болчихлоо. Яг нь ер нь гих мэтлэн тий. Тэгэхээр ер нь бол яг энэ бол тэгэл одоо салшгүй холбоотой. Салшгүй холбоотой. Тэгээд дууг бид нар subscription-аар бид нар сонсож чинь, киног бид нар subscription-аар үзэж чинь тий. Киноныхаа rate-ийг бид нар шууд онлайнаар бид нар өгч чинь тий. Одоо тэр чинь л одоо намброж кинон дээр бол IMDb-ийн скор гэдэг бол одоо хамгийн том үзүүлэлт болчихлоо шүү дээ. За эсвэл хоёр хүн хоорондоо нэг платформ дээр одоо нэг дууг шеэрлээд хоёр талаас нь сонсдог ч юм уу те. Эсвэл хамтдаа co-playlist үүсгдэг гэл хязгааргүй ихэлтэй. Тэгэл энэ улам л цаашаа тэгэл гүнзгэрэл явах байх л та. Миний үеийнхэн бол одоо энэ цахим худалдаа гэдгийг бол өөртөө яахан таарах юм. Жожогийнхэн бол амьдралынх нь нэг хэсэг болсон. Тэр нь бол ярилцах хэрэг. Арайд Ахмад үеийнхэн бол яг дунд нь явж байгаа байна. Гэхдээ одоо ер нь цахим барьжаа худалдаа бол өөртөө Монгол ер нь хэр хөгжиж явах шиг байна. Яг бид хэд чинь Shopee-ээс гадна бас нэг Cozy гэдэг компани байдаг. За. Тэг манай Cozy гэдэг компани маань бусад худалдааны компаниуд платформ одоо технологи нийлүүлдэг. За. Бараа зардаг, пэйж өгдөг гэх юм уу? Ер нь систем нь өгдөг. Тэгээд яг бид хэд бол ямар ч л байсан одоо манайх чинь 1.8 сая дахин давтагчгүй юзертэй байхгүй юу? За. 1.8 сая тал нь монголчуудын тал. Тэгэхээр бид нар бол нэг ямар ч насан турсан одоо хүн болгоныг бол нэг удаа бол бид нар онлайн purchase хийлгэсэн ч юм уу те. Эсвэл бараа бүтээгдэхүүн үзүүлсэн. Тэр experience-ийг бид нар хөтсөн. Тэндээс л яг худалдаа авалт хийсэн мэсэн хувьд нь бол багасчлаа авах л та. Тэр энэ өөр аюул том мэдээлэл солилцдог хэрэгслүүл болчихсон гэсэн үг тийм. Тэгэхээр яг борлуулалтын хувьд одоо волюмын хувьд л яг жил болгон өсөөл явж идэг. Мэдээж цаана бас дахиад зөндөө том орон зай байгаа. Миний бодлоор бол ингээд энэ бол аюул энгийн зүйл болчихлоо шүү дээ тийм. Хэдэн жилийн өмнө л амар онцолж ярьдаг гэсэн бол одоо зүгээр байдаг л зүйл болчихлоо л та. Тийм. Яг ихтэй бас манай монголчууд ч нэг
юм заавал барьж үзэж ингэ тэмтэрчгээд юм худалдаж авдаг байсан бол тэр одоо заншлаасаа бас ангижраад итгэдэг тэр платформудад итгэдэг тэр борлуулагч нарт итгэдэг тэднийг биш тэ бас гайгүй гин таньдаг болоод ингээд ирэхээр бол энэ урсгалч нь бол мэдээж хэрэг өөр утгатай болоод явчихна л та тийм. Чиний бодол энэ талаар. Ер нь урлагт ингээд нөгөө хамгийн том туслах нь медиа байдаг юм шиг. Тэгэнгүүт одоо бол медиа нь айлч зах зээл дээр телевиз одоо сонин гэхээсээ илүү тэр чигт интернет болсон. Тэгээ тийм болохоор одоо тэр тусмаа энэ нөгөө нэг вебсайт онлайн худалдааны одоо subscription модельтэй бүх төрлийн бизнесүүд миний ойлгож байгаагаар яг урлагийн медиа болоод борлуулах юм вендор болчихж байгаа юм шиг санагдаад байна. Тэгэхээр энэ бол уран бүтээлчдэд ч гэсэндээ шинэ төрлийн гарц тэгээд бүр ингээ зайлшгүй орох ёстой нэг юм гарц нь болчиход байгаа. Тэгэнгүүт бид хэд бол одоо чинь Fatcat-ыг манай Fatcat чинь нөгөө нэг тоглолтоо үзэхдээ тасалбараа авч ордог байхгүй. Тэгээ би яг вебсайт хийлгээд Shopee руу бичээд код руу бичижсэн байхгүй. Тэгээ хоёулаа ингээд манайх тийм платформтой манайхыг ашиглаа гэд. Тэгээ би болохоор яг өдөр болгон тасалбар зардаг болохоор тасалбар болгоноос subscription өгснөөс өөртөө вебсайт хийсэн илүү одоо хямчил болох юм байна гэдэг өөртөө вебсайт хийлгэсэн. Sorry гэсэн тийм юм байна. Гэхдээ яалчгүй бидний заавал хийх ёстой одоо технологи шилжүүлэх гэдэг нь заавалчгүй хийх ёстой үйлдэлүүдийн нэг бүр болцсон гэж харагддаг. Надад бол тэр тусмаа. Тэгээд бид вебсайтаа босноос хойш амар олон үйлдэлүүд бүр зөндөө олон үйлдэлүүд маань айгүй хэлбэрсэн. Тэгээд тэр одоо ингээд хэрэглэгч нарынхаа датаг зөвлөлтчинд чинь цаашаага нөгөө нэг медиа хэлбэрээр ашиглах гэдэг аахгүй бид нар өөрсдийнхээ дараа нь мэдээлэлээ нөгөө түрүүний хэлжсэн трафик үүсгээд те дараагийнхаа мэдээллийг өөр талаар нь те арай personal сувгаар дамжуулж өгч юм уу те. Тэгэхээр ер нь бүх талаараа ингээд одоо юм урлагийг одоо хэрэглээнд оруулах гэх юм уу зах зээлд эргэлдүүлэх гэх юм уу тийм бүх одоо арга зам нь дандаа технологитой холбогдож байгаа болохоор бид нарт л өөр гарц байхгүй. Тийм байна. Аа. Би Жожиг ингээд сонсоод байхад нэгэнд баярлж байна л да. Чи бол одоо энэ шинэ хандлагуудыг одоо чиний ойрын дотны хамтран зүтгэгч нар бол өөрсдөө илүү сайн мэдэрч байгаа юм шиг байна тий. А энэгээр ч одоо цаашаа явахад их хэцүү болно гэдгийг бол ойлгож байгаа шиг байна. А тэгээ энэ бүгд дээр бол битэжийн хэрэг энэ дэд бүцүүдийг бий болгож өгдөг. Одоо тэр суурийг тавьж өгдөг энэ бизнесүүд бол асар их чухал үүрэгтэй. Одоо Интермайнд бол тийм үүрэг гүйцэтгэж байгаа бас том хөдөлгчтэй нэг гэж би ингэж харж байна. Тэгэхээр синержи үүсгэх их чухал. Би биентэйгээ зохицож биенийхээ ажлыг эртүүлэн урагшлуулахад нэмэр тусламж үзүүлж тэгэхээр мэдээлэл их асар чухал болж байгаа юм шүү дээ тийм ээ. Тийм. Яг бид хэд 2018 оны Playtime дээр бид нар хамгийн анх одоо онлайн зэг зарсан. Тэгээ тэрнээс өмнө бол дандаа л ер нь яг хөвчлэн зан магадгүй нэг 95 6 7 8% нь бол дандаа цаасан зэг гэдсэн байхгүй. Тэгээ яг 2018 оны Playtime дээр бид нар хамгийн анх нэг хийжсэн. Тэгээ тэрнээс биш бүх юм өөрчлөгдсөн шүү дээ. Тэгээ тэр бол яг ингээл Shopee зэг юм байна. 2018 оны Playtime дээр тасалбарыг дижитал зарснаас хойш түүнээс биш бүх юм өөрчлөгдсөн. Тэр ингээд жил үргэлжлээгүй 2 жил үргэлжлээгүй байхгүй. Тэгэл on the next month те дараагийн сард л гэхэд бүх юм өөрчлөгдсөн байхгүй. Шууд болтын тоглолт орж ирсэн. Тэгэл ингээд явсан. Тэгээ энэ дээр яг бас нэг хит хит юм бас байгаа зүгээр яг бид нар ч нөгөө нэг ивентийн шийдэл рүү яваад ороход за магадгүй урлагийнхан бас жоохон буруу хүлээж авч магадгүй бах. Гэтэ ер нь тухайн үед бидний харж байсан бол урлагийн хүмүүс мөнгө айгу бага болдог. Цөөхөн эдэн одоо дуучтай артистуудтай хамтлагууд олдог болохоос ер нь бусад ингээд артистууд сайн мөнгө олдог байгаагүй байхгүй. Тоглолт хийхэд ч өөрөө хэцүү тий. Тоглолт болно. Тэгэл зардлаа гаргана, спонсор хайж явна гэл тий. Тэгээ энэ дээр бол бид нар аюух олон юм бид нар хийсэн.
За юу исэн бэ гэхээр ер нь бид нар яаж continuously одоо үргэлжлэх байдлаар артист одоо хамтлагууд мөнгө олжлох юм бэ те. Тэгээ бид нар 2019 онд бахад бид нар Super Early Bird гэдэг Playtime-ийн тасалбарыг дараагийн жил бүр жилийн өмнөөс зарж эхэлсэн байхгүй. Тэгэл тэр нь ингээл зарагддаг те. Тэгээ энэгээр бид нар яг юу хийж чадсан бэ гэхээр ивент болж байгаа тэр артистууд ба хамтлагуудыг бид нар юм одоо мөнгөнд ингээд арай бага санаа зовдөг хүчлийн бид нар бүрдүүлж эхэлсэн гэсэн. Тэр айгуу чухал байсан. Яагаад гэвэл артист хүн чинь өөрөө бас нэг өдрийн тийм бас ийм тотгшоогоо ч юм шиг те эсвэл бүх юма ярьдгүй хүмүүс шүү дээ те. Тэгээд ингээд болгоол яваад байдаг хүмүүс аюух байт юм бэл тэр жахад тэгээд болгоол ингээд яваад байдаг. Тэгээд нэг мэдээж хүн юм чинь бас ингээд өөр амьдрал өсөж байгаа. Тэгээд мэдээж тэр өөр юмыг бий болгохын тулд мөнгө хэрэгтэй. Тэгэхээр тэр орон зайг нь ер нь бол аюугүй баг хөгжүүлсэн юм байл л да Монгол улс өөр биднийг ингээд хоёроос Монгол улс биш. Ерөөс эн чин аль орны урлаг ийм л замаар явж байгаа байхгүй да. Эхлээд л шүү дээ. За бид нар бол өөрөө онцгой жижигхэн зах зээлтэй. Тэгэхээр би илүү дотгошоогоо тэгээд биш өөрийгөө урсгалчлах дурггүй ичдэг. Тэгээд хар багаас нь чи өнөөс онцгой өөр байх ёсгүй шүү гэсэн тийм менталитет нэг тийм орчинд бол бид нар нэлээд тасц усууд одоо бол их өөр болж штэ. Эдний үеийнхэн бол одоо манай залуучууд нь бүр илүү. Тэгээд дээр нь бол чиний үеийнхэн ч гэсэн бол штэ энийг илүү сайн мэдэрч. Гэхдээ бид нараас осрохгүй. Миний үеийнхэн бол штэ бас өөрийнхөө замаар бол явж байгаа улсууд бол зөндөө бий. Тэгэхээр энэ баланс бол штэ ингээд энэ тэр синержи үүсгэх гэхээр штэ нийгэм нийтдээ урагшлах тэр хурдцсан бол явах хэрэгтэй. Би их баярлж байна л да та нар тэрийг мэдрээд энийг хийгээд өгнө гэдэг чинь юм шүү дээ. Их олон хүмүүст аврал авчирч байгаа байхгүй. Яг үндэ гэж хэлэхэд. Цэвэр уран бүтээл дээр анхаарлаа төвлөрүүлээд чи одоо байна шүү дээ миний билетийг би хаана очиж заах юм те. Пянзаа байна шүү дээ одоо ингээ өвдөд явах юм уу? CD-гээ байна шүү дээ ингээ аваад явах юм уу гэдэг энэ асуудлуудыг бол ямар нэгэн хэмжээгээр бол шүү дээ. Шийдэж өгөхөд бол та нар гүүр нь олж өгч шүү дээ. Тэгэхээр тэр үл их чухал. Энэ дээр яг энэ нэвтрүүлэг дээр ороод одоо урлагийн зөвлөлийг татлуулаад нэвтрүүлэгт орж байгаа учраас бас нэг юм бас хэлмээр байгаа зүгээр яг. Especially урлагийнхан бас үзээсэй те. Нэг сонсоосоо гэдэг утгаараа. Ер нь нөгөө нэг одоо та яж jazz хөгжим те. Зөвөрөн гэсэн клубтай. Одоо та дүүсдэг гэсэн community байгаа бах те. Байгаа. Тэгээ тэр community-г та нар яг explore хийж чадж байна гэвэл бас би бол сайн болж чадахгүй байх гэж бодож байна. За Инээсгэл хамтлагийг дагсан том community жишээл байх хэвээр. Playtime-ыг дагсан том community байх хэвээр байхгүй. За технологийн тусламжтайгаар энэ community-г тухайн одоо артистууд, урсгалууд урт хугацаанд одоо юу гэж хэлмээр юм те энийг улам хөгжүүлж болно. Тэгээ мөнгө олгож болно. Яагаад гэхээр тэр community чинь ингээд дагаад хөгжөөд нэмэгдээд явж явах хэвээр. Гэхдээ community бас уудаж бас болохгүй гэсэн үг тийм. Жил ганц тоглолт хийчихэл тэгэл сайн байцгаана уу гээл бас тэгэж болохгүй тийм. Community ингэж байнга нон-стоп хамтдаа community-тэй хөгжих хэрэгтэй болчихж байгаа байхгүй. За тэгэхээр юу хийж болох юм тийм. Магадгүй жижиг ивентүүд хийж болно. Эсвэл тэр яг community зориулсан membership гаргаж ирж болно тийм. Subscription-тэй. Зүгээр л инээмсгэл хамтлагт би дуртайгийн төлөө би жил болгоно би $20 төлөе гэж байхгүй. Тэ? А тэр дотор яагаад би төлөх ёстой гэж хүмүүс асууж магадгүй. Гэхдээ тэр дотор зүгээр л одоо ийм гоё уран бүтээлийг хийгээд үлдээсэн юм чинь жишээлбэл яагаад би төлж болохгүй гэж байгаа хүмүүс ч гэсэн зөндөө байгаа байхгүй. А эсвэл одоо юу гэдэг та хэдийн гаргаж ирсэн нэг одоо түүхэн одоо тэ нэг айтемыг чинь одоо дуудлага худалдаагаар авдаг ч юм уу. Тэрний хоорондоо secondary market-аар харилцаж яалж болдог ч юм уу тэ. Энэ бүх юмыг ингээд хийхэд бол технологиуд бол бүх юм боломжтой болцсон. Яг бид энийг өмнө жоохон гаргах чи гэж бодоод жоохон ажил ихтэй бас гаргаж чадахгүй яваад байгаа. Тэгтээ дөгцсөн ер нь бол тэгээд их юм бол улам их мөнгөтэй болно. Мөнгөтэй жоохон орлоготой болно гэсэн үг. Тэр орлоготой болохоор яах вэ? Илүү их юм хийж эхэлнэ гэсэн шүү дээ. Энд чи би нэг тодруулах хийчих. Би өнөөдөр бол та хоёртай Монголын урлагийн зүйлийн тэргүүний хувьд уулзж байна. Инээсгэл хамтлагийн гишүүний хувьд. Окей. Мэдээж хэрэг инээмсэглэл хамтлагийг одоо сонирхдог, дэмждэг, хайрладаг бидний шүтэн бишигчид байдаг. Тэр бол их чухал. Бидний хувьд бол их чухал. Гэхдээ чиний хэлдэхэд бид нар бол жил тэр олон юм хийгээгүй. Бидний
тоглолт шүү дээ 13 жилийн дараа болж шүү дээ. 10 онд хийчихэд 10 дараа нь шүү дээ 23 онд хийж нэхэ. За тэгэхээр инээсгийн тухай ярьж болно гэхдээ дараа ярив. Гэхдээ ер нь уран бүтээлчд биш шүү дээ. Нэг сонсох хэрэгтэй байхгүй. Одоо Мэндэгийн хэлж байгааг сонсоод энэ чиглэлээр ер нь ч тэгээ та нар тэгж ажиллаж явах шиг байна л да. Одоо хандлагууд нь бол харагдчихэв тий. Нөгөө одоо эн чинь бас нөгөө нууц модель биш гэх юм уу? Эн чинь нөгөө бусад улсын эсвэл бидний өөрсдийнхөө сонсох дуртай том артистуудын ч юм уу яг тэр бизнес моделийг хараад байгаа байхгүй. Дэнжээ тэгэл комьюнитидэд зориулсан юм яг ингээд жижигээр одоо ингээд бүр ийм урттай ингээд стратегийн даваа гаргацсан юм төлөвлөгөөж ажиллах шиг тий. За тэдний үед ингээд бүр ийм бид 4-7 хоногийн дараа нэг дуу цацчаад 4-7 хоногийн дараа дараагийнхаа дуу цацахгүй бол одоо ингээд нөгөө сонсогчид чинь байнга янз янзын юмар ингээд одоо тижигдэж байгаа учраас чи мартагдана хүсвэсэйг мартагдана. Тийм учраас 4-7 хоногийн дараа нэг дуугаа цацах хэрэгтэй. Бүр амар хоол ээж болохгүй. Тэгээ за яг 1 жил, 2 жил, 3 жил завсарлага авч болно тий. Тэгээ яг үнэхээр гоё юм өгөх гэж байгаа бол тэрнийг ингээд цаг хугацааны плантай гаргах хэрэгтэй. Яг тэрнтэй адилхан одоо жишээ нь комьюнитидэд зориулж той хийх ч юм уу эсвэл те ямар нэгэн мерчендайз гаргах те тэднэрт зориулсан жижигхэн ивент хийх жижигхэн групптэй болох тэнцэнэ ингээл янз янзын мэдээ өгöd ах энэ төр чи яг ингээ бүгдээрээ нөгөө мэддэг бидний сонссон ноу хав гэтээ одоохондоо аль нь хэрэгжүүлж эхлэегүй байгаа ч гэх юм уу тийм ноу хав байхгүй тэнгүүд yes мэдээж бид нар Spotify дээр ч юм уу эсвэл Apple Music дээр ч юм уу эсвэл зөвхөн Netflix-ээр кино үзэх гэж сар бол $15 төлдөг те эсвэл $10 төлдөг. Яг үнэндээ ингээд дуртай артистаа мөнгө өгөөгүй бол хинч өгч чадах байхгүй уг нь бол. Тэнгүүл бид нар зүгээр тэр арга замыг нь тавьтгуулсан юм байна л гэсэн л. Бид нар бас хоорондоо айгүйх тэгж ярьдаг. Тэгэл заримдаа яг эхлүүлнэ гэж бас эхлүүлж амжаагүй л үүдэг. Тэгээ явж баярлж байна уучлаарай. Ингээд энэ сэдв хөндөгдсөнд. Яг тэгвэл нэгдүгээрт бол биш тэ энэ одоо мэндэ бол биш тэ өөр өнцгөөс харж байгаа байхгүй. Энд чинь тануудаас өөр өнцгөөс харж байгаа. Бизнес утгаар нь харж байгаа. Тэгсэн мөртөө сайн санааны үүднээс харж байгаа. Сэтгэл гаргаж байгаа. Ингээсээ амжилтанд хүрээсэй гэдэг ийм байр сууриас хам гэдэг бол өөрөө бол их том эхлэл гэж ингэж хардаг болох. Нөгөө талаа та нарт биш тэр мэдрэмж байна гэдэгс бас их чухал байхгүй. Тэгээд дээр нь одоо ингээ гарчихсан темплейтүүд байж штэ те ер нь дэлхийд даяараа одоо эргэлж байгаа тэр аргуудыг бол манайх шиг бол хөгжиж байгаа орнуудын уран бүтээлчид яаж том тайзан дээр дэлхийн хэмжээний тайзан дээр гарч байгаа тэдний зам нь тэдний хийчихсэн туршчихсан зүйлүүдийг бол манай залуу уран бүтээлчид бол бас дагах буруу юм байхгүй штэ. Тэгээд чи ер нь боломж байна гэдгийг бол харуулад байна шүү дээ. Түрүүчийн өөр чи хэлсэн тэр жишээнүүд бол байна шүү дээ. Энийг бүр тодод нотолж байна. Дээр нь энийг тийм амархан цадж болохгүй шүү. Үлэн байгаарай. Өсгөлэн байгаарай. Бүр тийм драйвтай байгаарай. Бүр ингэ зоригтой байгаарай. Битимаас ичээрэй гэдэг энэ зарчим болж дээ бүр манай залуучуудын залуу ер нь уран бүтээлчдийн тэр гол хөдлөх гүшүүргэн болж явах хэрэгтэй болоо гэж ингэж л харж байгаа байхгүй. Тэрний технологийнхноос ер нь байнга мэдэрдэг. Жишээ нь Монгол ер нь л одоо урлагийн анхны урлаг гэдэг үгний одоо язгуур үг нь техно гэд одоо ямар нэгэн зүйлийг дуурайж хийхтэй ингээл шинэ одоо арга техник бий болгохоос эхэлтэл одоо хүртэл өссөн болохоор ер нь одоогийн хийгдэж байгаа технологи ч гэсэн шинээр хийгдэж байгаа бүх шийдлүүд бүгдээрээ л урлаг одоо тэр тусмаа iPhone бол би амар том урлагийн бүтээл гэж боддог. So ер нь бол бид нар уран бүтээлчид тэр тусмаа бас технологийнхнаас Монгол бол амар юм үлгэр жишээ амар. Ягаад тэгэхээр амар хурдтай бүр юм амар disruptive амар лаг байгаа. Тэнгүүд л манай артистууд бидэд ингээд яг ингээд жижиг мөнгөн дээр очиод гацж хаалгаа юм шиг те. Тэгээ тэнгүүд л тэр мөнгийг нь шийдэх боломжууд нэрнгээсээ л технологи шийдэгдэх боломжууд амар өндөр байгаа. Жишээ нь пинза хэвлэлтэнд яваалаагүй жижиг төрлөө зарах боломж байна шүү дээ. Тэгэхээр чин тэндээс бас мөнгө босгоод авчиж болж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр тэр мэдээлэл их чухал те. Тэрийг мэддэг байх хэрэгтэй байхгүй. Тэр мэдлэг их чухал байхгүй. Тэгэхээр тэрийг хэн хийх вэ гэхээр шүү дээ хамтын ажиллагаа их чухал байхгүй. Тэгэхээр энэ дээр бидний одоо энэ
манай Монголын урлагийн зөвлөлийн нэг хийх гээд байгаа гол зорилго бол уран бүтээлчдэд туслах. Их олон асуудлуудыг шийдэхэд ямар нэгэн хэмжээгээр арга замыг зааж өгөх. Тэрэнд бол өөрсдөө өөр чиглэлийн урлагаас гадуурх чиглэлийн хүмүүсүүдийг урьж одоо ингээд манай өнөөдрийн зочин шиг юм хүмүүсүүдийг авцраад тэдний санаа оноог сонсох. Тэгснээрээ бол өөрсдөө уран бүтээлч ч гэсэн урлагийнхан ч соёлынхан ч гэсэн биш дээ. Өөрсдөө ухаантай хүмүүс тэндээс биш дээ. Юм ургуулж бодоод өөрсдөө хөдлөх тэр хөшүүрэг нь болдог гэсэн. Ийм л их энгийн бодлогоор бид нар энэ подкаст гэдэг юмыг хийх гээд оролдоод байгаа байхгүй. Би ч нь бол подкаст ч юм биш шүү. Одоо ингээд подкаст ч юм болох гэж оролдож байгаа хүн л байхгүй. За энийг түр орхиод энэ сэдв орхичаад яагаад Францаар дуулаад байгаа юм? Би юу би бас ялгаагүй тэгэл нөгөө зах зээл ялгчаас ер нь тийм хүмүүсийн сонирхол байна гэж би ч гэсэн өөрөө Франц дуунд аягүй дуртай. Тэгээд ер нь одоо нөгөө Франц дууны ивент гэж болтгоо юм чинь Франц дуу сонсомоор байгаа хүмүүст бас өөрөө ч гэсэн дуулмаар байгаа юм чинь ягаад дуулж өгч болохгүй гэж бодол нэг удаа тоглолт хийсэн. Тэгэл тэрнээс хойш тэгэл янз янзын Франц дуу дуулдаг л болсон. Тэгээ Франц дуу их гоё шүү дээ. Би намайг залуу байхад бол мэдээ чи хэрэг бид нар тэр үеийн Францын алдартай дуучдыг сонсдог байсан. Яг миний сонсч байсан Мирэ Матио би бол яг ид дуулж явах үед нь бол шүү дээ их сонирхдаг байсан. Одоо Шарл Азнавурын бидний ид тэр Жодсон хараа сүлд гарч ирээд ингээд юу яжсэн гих мэтлэн. Би яг тэр Азнавуу тэр яг тэр авийн оны уран бүтээлүүдийг дуулдаг. Би жоохон хуучны дуу дуулдаг. Чи ингээд бодоод үзээд Эдит Пиаф биш үү? Үндсэндээ одоо хүртэл Францын бэлэг тэмдэг болоод. Одоо хүртэл биш үү? Францын урлагийн соёлын биш үү? Од нь болоод өнөөдөр хүртэл биш үү? Тэр хүний амьдралыг сонирхсан хүмүүс биш үү? Ерөөс тасрахгүй. Ингээд явж ийн гэдэг чинь шүү дээ. Ямар том урлагөө гэдэг. Мирэ Матио чинь миний унснаар бол шүү дээ 130-40 сая пенс зарсан байгаа байхгүй. Тэгэхээр шүү дээ гайхамшигтай байсан юм чинь. Өгсөг. 130-40 сая пенс зарах гэж хүн яадаг билээ гэхэд чинь тэгээ яаждаг. Ийм Монголд бол яг Францын юг хөгжимчдийг бол одоо хайчмдаа та нар шиг юм залуучуудын буйнаар эргээд ингээд юу ах вэ ерөнхийдөө танигдаад ингээд орж ирж байгаа шиг байна л да тий. Би тэр Чинзо Records дээр нэг яваад очсон чинь тэр Жодсаны шинэ коллекшн гэдэг би сайхан дуунууд энэ биш үү ингээд нийт түгээгдсэн дуунуудын тийм коллекшн хийгээд зарж байгаа юм байна гэсэн чи яг намаа байж явах хугацаанд орж ирсэн хүн болгон тэр бензийг асуугаад аваад байгаа. Тэгэхээр Франц дуу сонирхчдын бас хүрээлэл өргөж байгаа юм байна гэж ингэж мэдэрсэн. Сая нэг сайхан гайхамшигтай үйл явдал боллоо шүү дээ. Манай Монгол Улсын ерөнхийлөгч Францад айлчлаа. Тэгээд тэр айлчлалын үеэр бол манай морин хүрээний чуулга Версалийн ордны хааны ордны дүүрийн театрт тоглолт хийсэн. Тэр тоглолтын дээр бол манай зочин Францаар тоглосон. Тэгээд тэр театрт дуулна гэдэг бол бид нар монголчууд нэг мэдрээгүй яг үндэ гэж ихэд ямар том үйл явдал болсон гэдэг. Тэрийг би хэлэх ёстой гэж бодож байгаа байхгүй. Тэр Версалийн тэр театр бол биш үү 18 дугаар зууны үед Европын хамгийн том театрт тооцогддог байсан. Одоо бол 712 судалтай тэр юу жижиг театр гэж байна. Гэтэ тэр үед Европтой бол яаж исэн хамгийн том театр. Тэгээ 50 хэдэн онд засвар хийсэн юм байлээ. Тэгээ тэрийг нь дахиж нээхэд Элизабет 2 дугаар хатан хаан ирж дахиад тэр нээлтэнд нь оролцоод яасан. Тэр бол биш үү нэр төрийн хэрэг тийм тайзан дээр яа. Тэгэхэд манай Монголын одоо уран бүтээлч манай морин хуурын чуулга дээр нь бусад одоо уран бүтээлч тэр дотор нь одоо манай Жожо очоод дуучин гэдэг бол гайхшигтай байхгүй юу? Лавд бид бүгдээр монголчууд бахарах ёстой гэж ингэж ойлгож байгаа. Тэгээд чамд ямар сэтгэл төрсөн бэ? Итгэмээргүй л ингээл явах хүртэл итгэхгүй байж байгаа л дайсан дээр гарахтаа л за нэрээ болоод энэ гэж бод тийм л. Гэтэ ёстой төсөөлөөгүй
одоо яаж ч үгээр илэрхийлж чадгааргүй тийм мэдрэмж байсан. Эсвэл амар юм билээ. Тэгээд тэр чинь яг ингээд түүх бичигдэж байгаа гэдгийг ингээд тэр үедээ мартчихдаг. Тэгэл дараа нь яг ингээд хүмүүс сануулж хэлэхэр ч юм уу, дахиад өөрөө харахаараа ч юм уу. Тэгэл вау, нэрнгэсэл амар юм болсон шүү те гэж дахиж бодож байгаа юм. Яг тухайн тайзан дээр байхад бол ёстой угаасаа ч нөгөө нэг одоо дээр үеийн яг загвартай тэгэнгүүт зүгээр тайзан дээр ингээд так гэж гიშгэж гарч иж байгаа нь хүртэл ингээд бүгдээрэнд нь тод сонсогдож байгаа. Тэгээ тийм чинь ингээд бүр ингээд хүн болго ингээд амьсгаа дарцсан хүлээж сонсож байгаа тийм үед бол за яг баг сайн худлаа хэлэхэд ингээд гав ганцаараа баг унтлах өрөөнд болж байгаа юм шиг л байсан. Ерөөсөө яг нөгөө нэг чихнийхээ хувьд бол харахад бол кинон дотор орсон юм шиг санагдчихсан. Тэгээ яг кинон дотор орсон юм шиг санагдчихсан. Тэгэл мэдээж маш бахархалтай үйл явдал байсан. Тэгээд зарим одоо яг тэр ажиллаар явсан зарим хүмүүс намайг тайсан дээр гарчсан чинь энэ жоо юу хийж байгаа гэсэн. Тэгээд айгу тийм санаандгүй бөгөөд айгу чухал үйл явдал байсан миний. Энэ чинь шүү дээ. Морин хуурч бол Монголын одоо том оркестр биш үү? Тэнд ч тоглоод те Франц хөгжим тоглоод. Дээр нэг Монгол бүсгүй биш үү? Франц чи ямар дуу дуусан гэлээ? Лавиан Устин. Тэгээ Эдит Пиаф. Эдит Пиаф. Тэгээ одоо Францын хамгийн алдартай дууснийхэн дууг дуулаа. Чи хэдэн сантиметр өндөр вэ? Метр 53. Эдит Пиаф биш метр 47 байсан гэж байна. Ийм жижиг. Болчмор гэдэг тийм болчмор гэдэг нэртэй учир шүү дээ. Тийм псевдонимтэй тэгээд шүү дээ ингээд ягаад гараад ирэхэд бүр тэр чинь хайр өрмөр байгаа байхгүй. Ингээд тэр би бол очоогүй мөртлөө тэрийг ингээд сонсчоод биш үү миний бүр сэтгэл хөөрөөд байгаа байхгүй. Ямар гайхамшигт. Би тэгээ энэ дээр нэг юм онцгойлон хэлмээр санаж байгаа байхгүй. Энэ Монгол төрийн оролцоо их чухал. Монголын урлагийг гэж нэг үнцэнд хүргэх. Монгол төрийнхөө бодлогыг хэрэг штэ зөвхөн одоо арилжаа мөнгөөр биш их ухаалаг бодлогоор авчивгүй. Алсын хараатай бодлого явуулах гэх юм бол урлагийг ашиглах хэрэгтэй байхгүй. Би санжийн одоо надад хэлжсэн. Манай тэр гооло та нар ч гэсэн сонссон баг. Баяртай нэг уулзаад байсан тэр хятадын их алдартай зохиолч. Монгол дээрхийнхээ өмнө нэг дууг штэ Монгол дууг 100-аад удаа сонссон гэж яриа байсан. Тэр нь манай Пүрэв доржийн Улаанбаатарын үчиг сонссон байгаа. Тэгэхээр ингээд энэ хөгжим урлаг гэдэг чинь шүү дээ ямар том агуу зүйл вэ гэдгийг бол шүү дээ усууд тэр болгон мэдэрдэггүй ч гэсэн ер нь санаж яхад бол илүү зүйл биш байхгүй. Дандаа л дуулж явах юм, дандаа л баярлж явах юм даа. Тэр байхгүй бол бидний амьдрал ямар байх юм бэ? Тэгэхээр энэ бол гайхамшигтай зүйл гэж бодож байна. Тэгээ энэ дээр манай сая бол шүү дээ би тэр Эзэн хааны Royal тэр юу лож шүү дээ. Тэр одоо Эзэн хааныхын ложд манай ерөнхийлөг суугаад манай тэр төрийнхэн одоо ингээд сууж ягаад ингээд тэр концертээ үзээд сууж ийн гэдэг чинь бол шүү дээ. Ямар ч байсан одоо энэ албаны хүмүүсүүд бол ажиллаа бас ухаараад ойлгоод ингээ хийгээд ер нь зөвхөн Франц биш бусд юутай төрийнхөө бодлогонд бол шүү дээ энэ софт механизмыг бол шүү дээ ашиглах хэрэгтэй байхгүй. Тэгээд сая бол сайн ашигласан гэж би лав хувьдаа үзэж байна. Тэгээд энэ ч төрийн бодлого бол энэ бол зөвхөн тэр нэг концерт болохтой биш шүү дээ. Хүлээн зөвшөөрүүлж чадж яана тэр чинь бас нэг тийм тэмдэг байхгүй. Тэнд авчиад хүмүүсүүдийг монголчуудыг авчиад тэр тайзан дээр гаргана гэдэг чинь их том хүлээн зөвшөөрөл байхгүй. Тэр чинь шүү. Тий. Ингэж л харж байна тийм. Тэгэхээр нэгдүгээр чамд баяр хүргэе. Ийм баярлалаа. Баярлалаа. Тэнд оролцсон бүх уран бүтээлчтэй баяр хүргэх ёстой. Тэд бол бидний бахархал биднийг бол нүрийг тахалж штэ тий. Үнэхээр үнэ. Маш мундаг. Мөрөнж бол өстой маш мундаг. Бүр маш мундаг. Тэгэхээр одоо ингээд би үндсэндээ шууд та нартай яриад байх юм бол ер нь нэлээ их юм ярихаар байна. Тэгээд мэдээ чамд нэмж хэлэх зүйл юу байна? Нэмж хэлэх зүйл зөндөл юм байна л да. Тийм тий.
Тэгээ яг бидний хувьд бол цаашдаа хийх юм зөндөө байгаа. Тэгээд нөгөө талдаа бид ер нь юу гэж үздэг вэ гэхээр бид нийтээрээ ер нь сайн сайхан байх хэрэгтэй. Тэр суурийг бид хангах хэрэгтэй гэж ер нь хардаг. Ганц нэгээрээ биш те. Ганц нэг артист, ганц нэг хамтлаг ч юм уу те. Эсвэл ганц нэг дуучин дэлхийд гарах. Ер нь аль болох олон хүн гарч явах хэрэгтэй. Тэгэхээр тэрний төлөө бид технологийн шийдлүүдийг өөрсдийнхөө төслүүдийг ер нь тэгэл нон-стоп хийж явна цаашдаа. Яагаад энэ аягүй чухал вэ гэхээр жишээл манай компани басны харж байгаа философи юу вэ гэхээр бидний мэдхгүй эсвэл анзаараагүй одоо гайхамшигтай авьяас хаа нэгэн газар те байжхийг бид нэр төсөө үгүйсэхгүй байхгүй. Бараг тийм зөндөө байгаа бах. Одоо хинч очихгүй газар ч гэх юм уу те. Зүгээр яг яаж бид нар бүх юм нээлттэй болох вэ? Яаж тэр хүмүүст тэр шийдлэг хүртээмжтэй болох вэ? Тэндээс дараагийн одоо суперстарууд нь те дэлхийд гарч иж Монголын нэрийг өргөх тэр хүмүүс байгаа л авах гэж бид нар итгэдэг шүү дээ. Харамсалтай нь бол юу гэдэг ингээд урлагийн салбарыг ингээд харахаар улсаас нь л яг мэдээж анхаарал хандуулж байгаа бах. Одоо сүүлдийн амт болсон гэдэг. Гэхдээ ер нь ингээд урт зургаар нь ингээд зум аут гэдэг ингээд харахаар бол жоо хангалттай биш юм шиг санагддаг. Миний хувийн өөрийн бодол бол өмнөх нийгэмд урлагт бол илүү анхаарал хандуулж ирсэн болов уу? Агуулгын хувьд илүү мундаг, илүү чадварлаг байсан болов уу гэж би бас бодоод тэ одоо дээр үеийн хуучны кинонуудыг харж байхад тэ. Яг л бид нар тэр хуучны кинонуудыг одоо хүртэл дахин үзээд байгаа юм тэ. Чинь тодорхой агуулга нь сайн байсан учраас л хүнд үзэгдээд шүү дээ. Тэгэхээр бид нар яг тийм агуулгатай бүтээлийг бид нар бас гаргаж ирж чадж байна уугүй юу ч гэх юм те. Тэгэхээр тэр эргээд тэрний суур юмнуудаа бид нар бас урлагийн хүмүүс өөртөө засах хэрэгтэй юм шиг байна. Эсвэл тэр бид нар бол технологи нь бид нар дэмжих хэрэгтэй байх гэж боддоо шүү дээ. Тийм одоо таны хэлсэн дээр ч гэсэн одоо төрийн ийм бодлогын зохицуулалт гэж одоо яг тодорхой зохицуултууд яг байх шаардлагатай юм шиг байна. Эхний ээлжинд бид нэрнгээсэл одоо юу гэдэг хөгжмийн зах зээлийг ч юм уу эсвэл урлагийн зах зээлийг яг Монголын зах зээлийг нэг юм хэмжих гэх юм уу нөгөө map хийх хэрэгтэй юм шиг тий. Тэгээ яг тийм ажлууд хийдэж эхэлж байгаа юм билэ. Тэгээд яг хаана нь хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа вэ гэдгийг дээр нь нэмж яг тэрнийг ингээл усаас ч юм уу өгөхгүй бол эсвэл бид нар өөрсдөө нийлж байгаа л те яг энэ хэсгийн дутаад байна. Одоо жишээ нь түргэнээс хойш зөндөлс бид ч гэсэн подкаст хийж байгаа шалтгаан тийм шүү дээ. Одоо медианых нь нөлөөлөл нь бага те яг урлагт өгддөг яг зориулагдсан хөгжмийн телевизч гэж байхгүй ч гэдэг юм уу те. Тэгэл ийм зөндөө олон ингээл яг уран бүтээлчд болохоор өөрсдөө ингээл хараасай тий бидний тухай яриасай гэж мэдээж хүсэж байгаа өөрсдөө чаддгүй юм чинь тэгэнгүүт тэрэн дээр нэрнгээсэл ийм одоо push up хэрэгтэй болвол тэр нь улсаас ах юм уу эсвэл тий одоо арайч хөрөнгөний зохицолоос орж ирэхгүй л байх л та тийм байх уг нь болохгүй биш тий тэгээ тэгэнгүүт тэрэн дээр yes таны хэлсэн шиг ийм синержи хэрэгтэй бид нар бүгнээрээ хамтдаа одоо тий мэдхгүй нэг холбоо үүсгэх хэрэгтэй юм уу араа нөө ямар тач ямар нэг юм хийх хэрэгтэй байна. Гэхдээ ерөнхийдөө бол шүү дээ тануудын ярьж байгаа юм бол нэг л юм хэлээд байна шүү дээ. Энд чинь хамтын ажиллагаа, үйл ажиллагаа зохицуулт их хэрэгтэй тий. Энд чинь бол төрийн зохицуулт хэрэгтэй, уран бүтээлчдийн дунд зохицуулт хэрэгтэй, бизнесийн ертөнцөөс ч гэсэн бас дэмжих тусгай үзүүлэх бас зохицуулт хэрэгтэй. Тэр ч утгаараа бид нар түрүүчийн одоо миний подкастт бол шүү дээ юуны худалдаа зөвлөлтөрийн танхимын ерөнхийлөгчийг урьж оролцуулаад тэнцээ манай бизнесүүдээс бас ямар нэгэн дэмжлэг тусгай яаж өгж болох уу? Энэ дээр нь төр засаг ямар хөнгөлөлт үзүүлэх үү? Тэрийг нь харж үзэх үү? Өөгшүүлэх үү гэдэг асуудыг хүртэл бас хүндсэн байгаа юм. Тэгээ энэ бол шүү дээ бид нар нэг шинэ юм зохиогоод байгаа юм биш шүү дээ. Энэ чинь бол дэлхийд тогтчихсон хөгжсөн орнуудын бол одоо ажиллаж байгаа тэр системүүдтэй тэр туршлагыг бид нар судлах ёстой. Мэдээж хэрэг тэрэнд хүрэхийн тулд нийт эдийн засаг хөгжсөн байх ёстой. Мэдээж хэрэг ингэхэд бол өстой улс маань өөрөө хөгжсөн хүмүүсүүдийн амьдрал тодорхой хэмжээгээр бол дээшилсэн. Хангалуун болсон цагт бол хүн энэ тийш нь чигдүүлэх, тийш нь гарах одоо зардал мөнгөө бол хөрөнгөө хүртэл биш тэ харамлахгүйгээр илүү гарах, илүү үнцэнд хүргэх юм болцоогаар. Гэхдээ бид нар одоо тэрийг хүлээгээ суугаад байж болохгүй. Тийм учраас л одоо бид нар энэ подкаст гэдэг юм хийгээд байгаа юм. Би тэгээд
ерөнхийдөө бидний яриа өндөрлөх тийшээ хандж байгаа учраас нэг асуултыг мэндэгээс асуухгүй болохгүй. Танай одоо тэр охин компаниудын нэг нь бол Coin Hub гэдэг Монголд одоо тэр криптовалютын бирж байгаа шүү дээ, тийм ээ. Зүгээр маш товчхон яриад. Криптовалютыг сонирхох хэрэгтэй юу үгүй юу? Даваараа гэж хэлэх юм бол буруутчих шүү дээ. Яг дурдах гэж тэ. За. Зөв би бол ингэж бодож байгаа. Энэ индастри гэж үзэл тэ энэ салбар одоо энэ крипто гэдэг зүйл хэрвээ алга болох байсан бол алга болчих байсан байх тэ. Тэгээд энэ өөр алга болохгүй улам хөгжиж байгаа л да. Улам хөгжөөд нэмэгдээ явж байна. За мөн дээрэс нь одоо том сангууд тэ. Дэлхийн том сангууд биткойн руу орж ирэл энэ крипто руу хөрөнгө оруулалт хийгээд эхэлчихлээ шүү дээ. Одоо BlackRock гэдэг ч юм. Сүүл сайхан таваас сонссон бах нөгөө биткойн ETF гэдэг одоо тий байгуулагдсан. За энэ их чухал үйл явдал. Яг гэхээр за та жишээл крипто сонирхдаггүй байж болно. Гэхдээ та хувьцаа сонирхдаг гэж жишээ гэрдэг. За би зөндөө тань жишээ. Тэгэхээр та хувьцаа худалдаж авдаг. Одоо Apple ч юм уу Tesla-гийн хувьцааг худалдаж авдаг. Нэсээ криптог ингээд нэг тийм үгүйсгдэг бас нэг тодорхой сегмент байгаа хгүй дэлхий дээр. Гэтэл сая ETF гэдэг чинь яг тэр хувьцааг худалдаж авдаг хүмүүст нь зориулаад болгочлоо шүү дээ. Тий. Тэгэхээр энэ яаж нөхөр энэ хоёр ертөнцийн ингээд хоорондоо ингээд нийлж эхэлж гэсэн үг. Одоо хоорондоо ингээд нийлээд мөн дээрэс нь яаж нөх гэхээр одоо traditional investor-ууд тий одоо уламжлалт хөрөнгө оруулагч нар крипто зах зээлийг одоо тэр чинь өөрсдөө хөрөнгөн нь учраас бас юм сонирхол нь ороод бас юм одоо хамгаалтанд орж эхэлж чинь гэсэн үг. Тэгээ яг би бол яг энэ талаас нь л ерөн зүгээр хэлье. Ханш усах байх, та нар баячих байх гэж би хэлдэг хүн биш. Тэр мэдлэг ш надад байхгүй. Гэхдээ саяхан нэг хэдхэн хоногийн манай ажлын нэг залуу тэгжсэн. Нэг хүүхдэд зориулаад нэг ширхэг биткойн аваад хадгалчих юмсан гэд тэ. Гэхдээ энэ аяйгуу зөв гэж би бол дотроо бодсон. Яагаад гэвэл өнөөдөр бид нэр төгрөгөөр хадгалаад төгрөгөөр инфляцид хэдүүлээд тэ ханшин унаад явж өгдөг нэг юм валют байгаад байдаг. За доллараар нь тавьчих гэхээр доллар өөрөө бас инфляцид хүртдэг тэ. Тэгэхээр яг нэг ширхэг биткойн аваад сая $15,000 хүрсэн шүү дээ унаад тэ. Тэгэхээр нэгийг аваад тэний зүг өсч чинь буурч нүг гэдгийг мартаад хүүхдэд ингэж орхичвол maybe энэ бол crazy investment бас болох аюул том боломжтой байхгүй тийм. Тэгэхээр яг тэр үднээсээ ингэж үзэх юм бол би бол заавал сонирхох хэрэгтэй байх гэж бодож байна. За их баярлалаа. Би криптовалютаар бид гурвын ярилцлагыг бол өндөрлөмөөргүй байна. Сайхан санаануудыг хэллээ. Үнэн одоо үндсэндээ ETF-ууд ингээд гараад ирнэ гэдэг чинь бол үндсэндээ их зүүн үүдэнд бол байж энэ асуудыг зохицуулаад эхэлжлээ шүү дээ. Энд чинь хөрөнгө оруулагчд байж та санаа зовох юмгүй юм биш үү? Эцсээс бол их эрсдэлтэй зах зээл шүү дээ. Энэ крипто валютын зах зээл чинь бол дээшээ доошоо яг актер хэлбэлцдэг. Дээр нь бол одоо буцаад буух эзэн гийнхэн асуудал нь хүртэл их тийм асуудалтай зүйл учраас шүү дээ. Энэ бүгдийг ямар нэгэн хэмжээгээр одоо ингээ баталгаажуулах тэр алхмууд нь бол хийгдэж явж байгаа юм байна гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр бас энийг сонирхож байгаа улсууд илүү цаг зарцуулаад ингээд бишээ зүгээр нэг юм л би мэдчихэв. Цөм нэг дор маргааш баяжд болохгүй. Ямар ч удаагүй тийм. Тэр бол худлаа. Ингээ тэгж хий хоосон мөрөөдөж болохгүй. Их тийм бодлоготой хямгай ингэж хандах хэрэгтэй гэж ингэж яаж байна. Бидний ярьсан гол сэдв маань бол урлаг. Тэгэд өнөөдөр би их сайхан зүйлүүдийг чамаас сонслоо. Тийм та нар бол юм бодож байгаа юм байна. Дээр нь бол шүү дээ юм зөвхөн бодоо зогсохгүй хийж байгаа юм байна. Хийх гэж оролдож байгаа юм байна. Энийг хийхэд цааш нь урагшлуулахад энийг дэмжих, энийг бол шүү дээ зөвлөгөөгөөр, хөрөнгө мөнгөөр, технологиор дэмжиж өгөх ийм хүмүүсүүд бас Монголд бол байна. Тэгэхээр энэ бүгд дээр нь бол одоо энэ ажлыг гэхдээ ямар нэгэн хэмжээгээр гүйцэтгэхэд гүүрэн болох манай Монголын урлагийн зөвлөлт байгууллага байна. Тэгээ бид нар бол шүү дээ энэ ажлаа цааш нь үргэлжлүүлнэ. Тэгээд өнөөдөр та нар манай урлагийг хүлээж аваад оролцсонд бол их баярлалаа. Уран бүтээлд амжилт төсөе. Бизнест амжилт төсөе. Баярлалаа.
Урьсанд баярлаа. Ямар ч юм ярьчих та. Та бүгд бас том амжилт хүсье тий. Та байгаа учраас бас урлаг Үнэ. одоо хамгаалттай Тий. тий явж байгаа шүү. Урлагийн зөвлөл айгүй юм зөв одоо юу гэдэг урлагийн байгууллагын юм зөв юуны системийг мэдрүүлдэг. Одоо удирдлагын систем. Тэрний юу гэдэг лээ? Байгууллагын Менежмент гэх үү? үгүй одоо ингэ төрийн бус байгууллага те яаж одоо тэр тусмаа урлагийн төлөө яаж зөв системээр ажиллах боломжтой вэ гэдгийг монголчуудад жишээ олгож харуулдаг. Тэгээ бид нар бол тэр утгаараа бол гаднаас ч их суралцжээ. Одоо би түрүү хэлсэн шүү дээ ер нь бэлэн одоо эн чинь бидний сурах, харах, дагах, аваад хэрэгжилж Засаглал. тийм засаг. Тийм засаглал гэж хэлчихсэн. За окей. За энэ бүгдийг бичихгүй ч байсан болно. Ямар ч байсан бид нар бие биенээ ойлголцчлаа. За тэгээд их баярлалаа.